За амар уцхан. Та бүхэн сайхан зогсож байна уу? За нийгэмд үүсэж байгаа Монгол Казак гэсэн юм талцал нэлээд хурцлын асуудал болж байгаа шиг байна. Тэгээ энэ дээр олон хүнээс надад одоо та дуу хоолой гаргаач. Яг өөрөө ховдод очиж амьдарч ирсэн энэ талаар газар дээр амьдарч бас олон контент бүтээж ирсэн хүн байна. Энэ талаар бас судлаа зөндөө мэдж байгаа. Тэгээ энэ талаар бас нэг нийгэм дуу хоолойгоо үзэл бодлоо хэлээч гэсэн хүсэлтүүд удаасаар ирүүллээ. Тэгээ энийг яриагаа эхлэх юм юуны өмнө төмө олоос үлцэл өгчээ. Тэгээ манай гэр бүлийн хувьд дандаа эерэг гэрлэгээтэй босрол мэдээлэл өгсөн контент хийдэг. Нэгдүгээр энэ дээр үлцэл өгчээ. Хоёрдугаарт нь бол яг надад бол сайхан олон жил, өөр 10 гаруй жил сайхан нөхөрлөө явж байгаа казак дүүнер найз зүү зөндөө байна. Тэгээ тэр та бүгдээс бас хүсэл өгчээ. Энэ бол бидний нөхөрлөөс өндөр дээшээ гарцсан ярихаар ийм асуудал болчихжээ. Тийм учраас би бодтойгоор яг өөрийн 5 жил баруун Монгол судлаачиж амьдрахтаа үтсэн ялангуяа баян үлгийн казакуудтай холбоотой мэдих үзүүлээ бас энд ярихаар шийдлээ. За тэгээд эхний яригдаад байгаа асуудал юу вэ гэхээр баян үлгийд амьдарч байгаа казакууд нутгийн уугуул иргэд болох одоо угаасаа тэнд амьдарч ирсэн урайхаа туваа те бусад баруун Монгол энэ хүмүүсийн эрхийг зөрчилдөгөө тэднийг хөөд туудаг бичээр дээр нь оршуулга тавьдаг янз янзын асуудал гардаг. Тэгээд тэдний жоохон хэцүү байдалтай амьдардаг гэсэн ийм яригч юм л да. Тэгээд энийг үнэн үү гэж яриад байна л да. Тэгэхээр энэ дээр би яг өөртөө тохиолдсон юм аа л ярьчих. Ер нь бол товчхоноор идэвхтэй би бол яг энэ талаар нэлээд судалсан. Казак үс сайд судалсан, казак хэлийг судалсан. Миний матам ерөөл төвшин, миний азтай казак шиг сөл юм. Би бол ерөөл төвшин гэдэг намайг казак хэлийг гадарлана. Тийм учраас яг энэ дээр би бодтол юм ярина. Тэгэхээр яг энэ яригдж байгаа асуудал дээр бол яг шууд хэлэхдээ би бас Монгол хүний иргэн бас өв соёлоо тий төмөө олонд хүргээ цаашдаа дэлхийд улс орноос сурч явж байгаа юм эмзэгэлдэг би. Тийм учраас би яг энэ асуудлаар бүр контент хийх гээд 2021 оны 11 сард Өлгий хотод очиж ирсэн. Баян Улгийн аймгийн төвд. Очихоос өмнө яг Туваа, Урайхай хэд хэдэн хүмүүстэй холбогдоод дандаа юм төрийн бас байгууллага тиймэрхүү бас нөлөөтэй гэх юм тийм хүмүүстэй холбогдсон. Тэгээд яг гэрээтэйгээ битээр очисон чинь хинч надад уулзав. Уцаач аваагүй бүр зарим уцаа салгаж утаасан. Тэгээ айгүй эвгүй байдалд орсон тийм. Тэгээ тэр үед би анх энэ олонний үг ортой гэж эн чинь үний юм биш үү гэж би бодсон юм байна. Тэгээ энэ талаар би яг судалсан. Тэгээ яг тэр Баян Улгийн аймагт одоо казакуудаас гадна хамгийн олноороо амьдардаг угсаатан бол Цэнгэл сумд амьдарч байгаа Туваа угсаат бий. Энэ баруун Монголын 13 угсаат нэг ортог. Монгол угсаат. Тэнд зорж очиж уулзсан контент хийсэн. Соёлын хамт хамтарч бүр. Тэгээ контент манай хөдөөний пэйж дээр үзэж болно. А тэгээ дэлгэцийн ард гэдэг чинь энэ асуудлыг би яг газар дээр бүр асууж нутгийн бүр ялангуяа тэр буурлууд насангууд тасна асуусан. Тэгээ нэлээ ийм хурцлын асуудал биш энэ дээр хүний нэр хэлээд яг хөө. Нэг 80 хүрж байгаа нутгийн Туваа өгч надад хэлсэн. Бүр зааж гэж харуус тэр Цэнгэл сумын хойд дээр юм гол урсд юм билээ. 1970-аад оны эхэнд ихэд энэ хойтлын голын хойтын хідэ хамаар 10 гаруй казак аль бууч хийсэн гэж байна. Тэгээ тийм нэртэй Аксакал нь настан тийм хүн байсан. Одоо довгүй ахлах гэхгүй ийм хүн байсан. Тэгээ бид нартай ойр зураас туугаар зарим нэг ярьдаг. Тэгээ урангачуудаа ингэж Монгол хэлэхэд ийм байсан. А өнөөдөр харин манай Цэнгэл сум Баян Улгийн аймагта Өлгий хотын дараа ордог хамгийн олон хүн амтсан. 100000 хүн. 8000 казак. Тэр 2000 хүрэхгүй бид нэр Туваанаар. Тэг өнөөдөр манай одоо энэ сумд байгаа казак хүн Туваа хэлээр ярьдаг казак хүн гэж байхгүй. Харин бид нэр өөрснөө Туваанаар бүгд казакаар ярьдаг. Монголоор ярьдаг 3 хэлтэй болсон бүр. Тэг яриул асуудал зүйтэй байгаа. Тэг казакууд чи амь нэгтэй бас нэг юм сорилт туулаад ингээ явцсан учраас нэг их дэмждэг. Одоо наад цахрагт манай сумд 5 дахь өдөр гэлөө. Би өдрөөс буруу хэлж магадгүй. Бүр Өлгий хотод сахарж эднэртэй тусаж үйлчлэг үзүүлдэг гэ ярил зөндөө юмнууд байгаа гэж ярьжсэн байхгүй. За хоёр дахь асуудал нь яг яригдаад байгаа тэр угсаатан бол Урайхач бий. Аймгийн төвдөөч бий, сумдч бий те. Алтан зөвхөс буйнт гэдэг сумдууд бий. Тэгээ одоо сошиалэр яваад байгаа тэр яг Урайхай залуу шүү дээ Баян Улгийн шүлэг бичээд байгаа. Бас нэр үсээ хэлээд яг хөө. Тэр дүүтэй тэгээ хэд хэдэн хүмүүстэй би яг уулзж энэ асуудал ярьж ирсэн. Яг л адилхан юм ярьдаг. Бүр хөндлөнгийн би одоо ингээд дөрвөн сумд амьдарч ирсэн манайх замаар буйнт сумаар дайрдаг намайг тарус дайрдаг алдартай сум л та. Тэгээд туул буйнтын буургаснаас ингээд тарус судалж аваад яхад дандаа дийлхий казакууд байдаг.
Тэр удаа зогсож исэн чинь яг ингээд моцикл залуу ирсэн. Монгол залуу байхгүй намайг авч. Тэгээд идэг казак би ганцаараа л байгаа. Тэгээ Монгол руу өгсөн чинь бууж ирэнгүүт шууд казакаар төрж юмлаа ярихгүй. Тэгээ над руу ингээ харахаар чи Монгол байгаа юм чи. Тэгэхээр чи казаксан ба гэж би казакаар. Чи казак юм уу асуусан чи. Гүйг байхад би Монгол штэ. Би ураахай гэж. Тэгээ сонирхоод яг энэ асуудлыг би ярьсан. Асуусан. Өөр тогшоод штэ. 30 гаруй насны л залуу байсан баг. Жохо халамцсан байсан. Үнэ яхаа. Өнөөдөр манай ялангуяа баяр хэлгээд амьдарч байгаа ураагч бид нар ч нутагтаа байж иж. Гэхдээ бол ингээд хоорондоо монголоор ярина. Сумын төв ороод юм авахулах бид нар казакаар ярьдэн шүү дээ. Одоо цөөхөн үлдсэн баяр хэлгээд байгаа казакууд ураагч бүгд казакаар ярьдаг гэж. Тэгэхээр энэ баяр хэлгээд байгаа одоо тэр яг нутгийн уугуул иргэдэг гэж байгаа. Одоо казакууд гэж байгаа очихоос өмнө байсан. Яг энэ хүмүүс нь ийм байдалтай хүн үний юм бэл. Энийг би шаардлагатай сайн яаж нэр устдах хүмүүст нь хэлж болно. Баримттай. За хоёр дахь яригадаад байгаа асуудал нь юу вэ гэхээр казакууд яг ингээд дотроо юм бодлоготой ингээд хүү хамаа тэгдэг юм бодлого барьдаг гэж. Энэ олонний үг ортой гэж. Энд чинь яг үндэ бол би энийг яагаад ярьж байна гэхээр би үгүй талцсан хэрэлцсэн юм ордгүй та нар мэддэг бах тий. Яагаад ярьж энийг мэдээд байгаа юм би. Тэгээ энийг чинь үнээр нь бас ярихгүй үн ч юм удлаа ч юм уу казак үнэ яриад байгаа юм уу монголчууд үнэ яриад байгаа юм гэдэггүй шүү дээ. Би үл мэднэ. Мэдээд шүү дээ. Би 5 жил амьдэрсэн тийм. Тэгэхээр энэ асуудлууд яг үндэ бол 1940 онд Баян Хөдөлгөөний аймаг байгуулагдсан цагаас юм хитгэн сумын хэмжээнд яригдчихсэн асуудал байна. Тэгээ аймгийн хэмжээнд ховд увс одоо ингэж яригдаад баруун аймаг гэж ярьж байгаад өнөөдөр яаж нэгсэн чинь Монгол улсын хэмжээнд яригдчих байгаа. Юм талцлын асуудал яваад байна ш. Тэгэхээр овоо усхад юу суух вэ гэхээр энэ яг үндэ казакуудтай шууд холбоотой асуудал байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр яг сая би хэллээ энэ хүн амаа болох зүйл байдсан юм билий. Яадгүй гэхээр яг казакууд одоо хамгийн тэр нэг удаа сайхан юм да. Ийм зохион байгуулалттай, ахын настай хүндэлдэг. Аксакууд асуудыг шийднэ. Тэр сүмдээ исламын сүмдээ асуудал ярьдаг. Гадны шашинтай гэдэг Монгол уурах гэхгүй. Аймгийн иргэдийн урдын төлөөлөгч суулгаа орж ирсэн бол би мэднэ. Тэгээд тэнд яадгүй гэхээр тэр үүрэг шийдлэх. Одоо миний сая ярьлаа, миний найз нөхөд одоо сайхан олон жил нөхөрлөж байгаа дүнээс та нар ч гэсэн тэгнэ шүү дээ. Яг энэ асуудал бол за юу хахагаа тавд орох юм уу? Аксакалынхаа ахмадад өгөөс асуудал тэдний хөл сонсон. Энэ бол нэг бодлыг хацаахад их давуу байдал. Тэгэхээр энийг би бас түүхийн яагаад ийм болцсон гэдгийг сонирхсон. Би бол юм ухад хөнгө судалдаг юм хүн. Тэгэхээр эн чинь яг үндэ бол 9 цагаас эхлээд одоо л тэр алтаа таван богдгээд хөгжөөл зам ам хөгжөөд очсоо баян үлгий ч юм бол яг газрын мохор шиг. Өглөө газар байсан баг таа. Тэгээд алтаа таван бог тэр баг төрхний хөрхөө гэдэг чинь тэр очиход хэцүү. Яг үндэ бол газар нутгийн зохион байгуулалт цаг уурнууд арай өөр байдаг тийм. Одоо жишээлбэл ховдын Эрдэнэ өрнөөс даваад цаашаа тэр Баян Хөдөлгөөний аймаг толбсон. Тэгээд хашаатын даваа цаашаа бураатын даваа гэдэг. Сэрүү татаад явчихна. Тэнд юм таруус мар хүнд цаг агаар. Тэгэхээр энэ казакууд маань ирсэн цагаас энэ алтаа уулсын тэр газар нутгийн маш хүнд цаг агаар. Цаашдаа тийм мэдээж иргэн нутгийн хүмүүсийг гадуурх байсан байна ш. Тэгэхээр энэний хэсгийг төсчүүлдэхийн тулд тэдэд ганц арга нь юу вэ гэхээр ерөөсөө олон болж үржигэл байсан баг. Юу тэгж ойлгосон. Энийг юугаар баталж яах гэхээр яг энэ дээр би бүр казак хүнээс сонссон. Нэг яриа байгаа байхгүй. Энд юу вэ гэсэн чинь нэг юм тооцоод хизээ яригдсан яри бүүм. Юу гэж ярьсан бэ гэсэн чинь 10 Монгол хос 10 казак хосыг 20 жилийн дараа хэд болох вэ гэдэг ийм яриа байгаа байхгүй. Монгол хос нь яаж яана гэсэн чинь нэг 40 гаруй болчихно гэж. 10 Монгол хос 20 жилийн дараа. Гэтэл 10 казак хосууд 20 жилийн дараа гэхэд 400 орчим болчихно гэж. Тэгээ энэ би яг тэрийг бодчихоо тэгээ тооцоод үзээ нэг тэр хүн амын одоо яаж үрчих үстийг харна шүү дээ. Тэгээ сонирхоод үзсэн чинь за нэг 35 настай Монгол айл биш та хосууд. Дээдлэн 4 хүүхэдтэй. Казакууд яад гэхээр доотлон баг 8 хүүхэдтэй. Бага шүү дээ. Тэгээ энэ дээр яг та нар одоо миний үгийг одоо жишээ зүгээр батлая гэж байгаа бол яг одоо ярьж байгаа зинжи гэж ярьж байгаа энэ хүүхдүүдийг Монгол хүүхдүүдийг авахд үзсэн. Айлын 1-2 хүүхдэл нэг баг. Дээр энэ ганц ахтай мөшгөл айлын ганц хүүхдүүд баг. Яг жинзи казак хүүхд бол доотлон дээр 3 ах ихчтэй доор 3 хүүхдтэй баг. Тэгэхээр эднэрт яг нэг ийм бодлого тэр дисжүүлдэх гэж байгаа сүүлд нь энийг ингэж хилээд нэг ийм бодлого байд юм байна гэдэг би итгэсэн. Хэдийгээр хоорондоо хичнээн сайхан Монгол казак найзалж байгаа ч гэсэн эдэн тустай яриа бит. Тэгээ энийг яриа эднэр өөрснөө дэмждэг. Тэр бол үнэн.
Тэгээ яадаг вэ гэхээр би бүр харсан дээр зөндөө үтсэн тэр. Нэг аймгийн төвд нэг казак залуу ирээд нэг гэр бүлээр явагдав. Одоо манайхаар одоо 30 цагийн зээл бол хашаа ороод тэрийгээ тэмдэглээл одоо хашаа байшинг найр ихэд ах トゥ уны найз нөхд нэрэл бараг 40 сая төгрөг гаргаад өгч тийм. Энэ дээр өвн үнэхээр гайхмаар байсан. Бас нэг бодол юм хатаархмаар юм цол болж чаддаг хүмүүс. Тэгэл нөгөөтгөн ба нэг жил болоод хажуудлага хашааг дүүтэй юм хөдөлж авч үл ингэ хэлээд. Энэ үл үнэ. Энэ үл үнэ шүү. Тэгэхээр энэ дээр ярьж байгаа нь яах вэ гэхээр яриад байгаа асуудал дээр шашны асуудалтай холбоотой монголчуудаа гэр бүл болдог. Ялангуяа тэр эрэгтэй казак хүн бол эмэгтэй эхнэр монгол эхнэр бол авч болоод байдаг. Эмэгтэй казак хүн монгол эрд очиж болдог. Энэ үл үнэ. Энэ үл үнэ шүү дээ. Тэгэхээр энэ маань өнөөдөр яах вэ гэхээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр эн чинь ингээ яригцаар хагаад юуны Монгол улсын дээр баг үндэсний цөөх гэж яриад байгаа байхгүй казак хүн. Үгүй шүү дээ. Одоо тэр хуучнаар бол юу гэдэг баруун хязгаарыг одоо ч баруун тайван гэж яриад байгаа шүү дээ. Баян хөлгийн уус ховд завхан говьалт орж байгаа тийм. Энэ аймаг энэ 5 аймаг ч хүү аам нэг 400 мянган л байт. Тэгэхэд энэ 5 аймаг дотор хамгийн олон хүнтэй аймаг нь өнөөдөр Баян хөлгийн. Бараг 120 мянган казак хүн байна. Тэгээ ховд аймгийн хүн амын нэг 92 мянган тэрний бараг 30% казак хүн ястаа байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь тэр нэг цөөхөн аймаг ингэж ярьдаг бол энэ хутлаа. Эсэргээр бол энд чинь айгүй нөлөөтэй тэлдээд одоо улсын орны хэмжээнд энийг өнөөдөр яг шударгаар хэлэхэд байна шүү дээ. Энийг би яагаад ингэж эргүү хүнийхөө нэмжиглээ ярьж ийн гэхээр энэ казакууд нь ч анзаарахгүй байна. Монголч анзаарахгүй хамгийн гол нь Монголын төр энд анхаарал хандуулахгүй байна. Энэ яг энэ темперээр явж байгаад одоо ирчээр яваад 20 жилийн дараа ихэд Монгол улс хоёр шашинтай, шашны мөргөлдөөнтэй, хагалгаатай. Тэгээд нөгөө хэсэг нь албан ёсны хоёр хилтэй болох шаардлага тавих юм аюулгүй ноцтой юм харагдаад байна. Тэг энийг шийдэх хэрэгтэй. Яг ийм бодлого дотоод бодлого үнэн шүү дээ энэ бол. Тэгэхээр зүгээр яриад өнгөрөх энийг шийдэх хэрэгтэй байна. Тэр оршуулгын газар дээр авчид бэлчээд оршуулах тэр үнэ. Одоо тэр баг тэнгэрийн ам юуны баг түргэний хүрхээ алтад аван богд сүүн гудар очиж харсан тоо. Тэр хоош ойтой шүү дээ. Тэнд чи яг ингээл казак оршуулгад ч нөхөө очих чи юм. Багийн төв шиг бүр анхаарч очиж ирсэн юм. Хоошоо модоор нааша чулуугаар очиж байгаа. Тэгээ яг энэ оршуулгатай холбоотойгоор хамгийн ноцтой юм би бүр баримттай ярина энэ. Бүр нэлээд тийм хариуцлагатай албан тушаал хүртэл надад хэлчихсэн байна. Казакуудын зүгээс энэ оршуулгын газар өөрснийхөө өв соёл гэж үзээд энэ газрыг өөрсдийн өмчөнд оруулах юм хүсэлт гаргацсан явж байна гэж. Тэгэхээр нэг ийм улсын дотор улс юм шиг бодлого яваад байгаа шүү. Үнэн шүү дээ. Үнэн. Энэ бол үнэн байхгүй. Энийг одоо шийдэх хэрэгтэй. Зүгээр яриад өнгөрөх биш. Тэгээ би дахиад хэлье. Миний энэ ярьж байгаа яг газар дээр нь очиод тэр яа тэр байгууллагад очиж өөрсдөө судлаад үзээрэй. Тэгээ эн чи яа тэгэл ингээл тэлээд ингээ яриад идэг гэж. Одоо жишээлбэл бол би одоо жишээл ховдын хүргэн тий очиж амьдарч байгаа юм шүү дээ. Тэгэхэд тэнд амьдарч байгаа хүмүүс очиж амьдарч байгаа би үртнийг хараад тасаад анзаарахгүй гоо. Энэ дээр би бас нэг асуудал ярил л да. Баян хөлгийн амт хэлийн зэрэгт ажиллаж байгаа тэтгэвртэй гараад тэг эргээд тэр нутагтаа очиод яг ажил хийж байгаа хүнд би ярьчихсан. Тэг тэр хүн тэгж хэлжсэн баг. 3-4 жилийн өмнө болчих ч тий. Би яг тэр уран хаануудыг ингээд казакууд цааш нь ингээд оршуулга таваа шахаж яаж хандтайг би зөндөөж олон жил харсан. Тийм учраас эмзэгэлдэг. Тэг ийм учраас би эргэж нутагтаа ирсэж хэлчихсэн баг. Тэг энэ асуудлыг өнөөдөр ингэж ярихгүй бол төрийн хэмжээнд ярихгүй бол 20 жилийн дараа ихт ховд ч гэсэн яг баян үдэг шиг болно гэж. Өөрөөр казакууд нь их болно гэж. Тэгэхээр тэр хүний яриаг сонсч би энэ яриа дэгстүүлж юм да гэж бодохгүй. Тэгээ энэ яриаас хойш удаагүй дээ. Нэг жилийн орчим юм уу. Манай гэр болохоор 3 жилийн өмнөөс эхлээ битээ ирж байгаа. Нөгөө Монгол Намад family гэдэг Instagram page дээр яг англи хэл дээр энэ өв соёлын контентууд хийсэн шүү дээ. Тэгээ шугамаараа өчнөө дэлхийн том шуулганд ч очиод оролцсон явж байгаа. Тэгээ энэ дээр яасан бэ гэсэн чинь нөгөө баруун Монголд аялж байгаа ялангуяа тэр Алтаа томбог дээр очиж байгаа гадны манай пэйжийн дагагч нар баг 80% гадаад хүмүүс байдаг. Тэгээд Монголын талаар мэдээлэл аваад ирэхдээ хайхаар Монгол гэж бичгээр Монгол Намад family манай пэйж гарч ирд юм шиг. Яагаад тэгэхээр яг өв соёлоороо дэлхий рүү өв соёлоор контент хийж байгаа хүмүүс цөөхөн манайханд. Одоо битээр хувьд бүр анхд шахвал болцсон явж байна. Тэгэхээр энэ дээр яасан бэ гэсэн чинь нөгөө ирж байгаа хүмүүс битээрт уулзъя гэд
За миний санахаа урд нь баг 3 жилийн өмнө болчих 100. Яг тэр 100-ны турш баг 10 гаруй тийм гадаад хүн баян үдгэрэж бүр зорж битгий уулцсан баг. Тэгсэн чинь хоёр хүн дээр нь тийм асуулт надаас асуусан. Юу гэсэн бэ гэсэн чинь танаа энэ hot province гэж байгаа шүү дээ. Нэг нь болохоор town гэж байна. Hot. Энд чинь юм исламын шашинтай хүмүүс амьддаг юм гэж. Тэр хүн анзаардаг юм. Тэгэхээр би гүй эн чинь яг олон угсаатай амьдэрдэг. Ерөнхийдөө Монгол угсаад нэг казак угсаатууд байдаг цөөхөн гэдгсэн чинь. Би орж ирээд ингээ танаа энэ хот руу чинь ховд хот руу ч ороод ирсэн чинь энэ хотын зүүн баруун талд нь ганц буддыг хийдэг. Зүүн тал руу 2 3 исламын сүм бахаар энд ислам хүмүүс байд юм байна гэж бодсон гэж байна. Тэгээ би тэр чинь за энэ чи хэдэн нэр юу гэлээгөө очиарсан чи яг тийм юм бэл. Өнөөдөр одоо ховдын бүгд баг анзаарахгүй тий. Гэхдээ бүгд мэднэ. Одоо тэр сангийн хэрэм гэж байгаа нь хуучин манжин ам байсан. Тэрний урдлын хэсгийг өвөлдөө хоруулдаг. Өнөөдөр нэг ч өвөлд хүн байхгүй тий. Тэр чигээрээ казак хүмүүс болсон. Түрүүний ярьдгаар ингээд ирээд нэг нэг дэмжээл татаал ингээд тэлээ яваад байгаа. Тэгээ энэ дээр амны үед ууршихнэ гэж. Тэгээ би харснаар бол яг тэр баруун Монгол гэж ярьж байгаа өнөөдөр яад үгээр тэнд гадны ийм төрийн бодлого байна. Ялангуяа Казахстан, Турк болсон. Энийг би нэг жишээ хэлнэ. Би энийг яг ингээд ислам гэхээр сонирхож судалж үзсэн. Өнөөдөр Туркийн засгийн газрын хөрөнгө оруулалтаар ховд баян үйл бүр Увс аймагт хүртэл ийм исламын сүмбэд баригдсан. Увс аймгийн Тариалан сумгийн хотонгууд гэдэг нэг уламжлалын ийм исламын шашинтай хөлтөнд хүртэл байсан байна. Тэгэхээр эн чинь өөрөө нэг дэмжлэгтэй тэгээ дотроосоо нэг тос дотроосоо өтнөг дэвш юм явдал болоод байгаа юм. Үнэн шүү. Энийг одоо би дахиад хэлье. Би эмзэглээд байгаа байхгүй. Нэгэнд ярьж байгаа. Энийг шийдэх хэрэгтэй. Тэг яа шийдэх юм гэж. Тэгэхээр энэ ингээ харж байгаа тэгээ хоорондоо хагарж байгаа коммент дээрээ харахаар нөгөө Монгол залуучууд нь хүмүүс нэгж хүчтэй шүү. Тэр Казахстан руу зайлцах хэрэгтэй. Яг үнэ хэлэхэд баян үлгийд амьдарч байгаа казак хүмүүс Казахстанд ямар ч хамаагүй шүү. Энэ хүмүүсийн чинь нутаг гэж байгаа ирсэн нутаг нь яг тэр хятадын баруун хязгаар Шинжаан мууч тэрний яг баян үлгийн ховдын яг залгаа юм тэр дэлгэн сумаас цааш ингээд зорчдөг. Залгаа юм Алтай аймаг гэж байдаг. Би очиж үзсэн тийм. Тэр чигээрээ казак аймаг. Одоо ч амьдарч байгаа тэр казакууд. Бүр 2 сая гаруй албан ёсноос тэгж яригдсан юм. Тэгэхээр энэ баян үлгээд амьдраад байгаа одоо асуудал үүсгээд байгаа казакууд нь яг үнэ хэлэхэд бүгд найрамд хятад ард улсын харилцаа хүмүүс байхгүй та. Уучлаарай би шууд хэлчихье. Бас Монгол хүний бас нэг харам сэтгэл хөдлөөд бас ингээд яг үний хэлхнийг бодохоор заримдаа хомдмод ургуур байдаг. Тэгэхээр яг энэ асуудлыг яаж шийдэхээр Монгол төрийн шийдлийг гаргалгаа түүхэн гаргалгаа байна. Би харсан мэднэ энийг. Ямар гаргалгаа вэ гэхээр тэр Богд хаан засгийн газрын сөхлөө баруун хязгаар гэж байгаа Шинжаанд чинь тэр өөмөө сон болоод ганц казакууд чинь нилээд уугрууд ирсэн бит. 20 дугаар зууны их үед. Тэг ховд аймагт нилээн байсан. Тэг эдний чинь болохоор Чантуу нар гэдэг. Чантуу гэдэг нь Жон Тоов гэдэг толгоондоо цагаан ачуур зан гэсгээс утгатай хятад үгийг манайхан аялгыг өөрчлөж Чантуу болгоцсон юм. Энэ хүмүүс чинь нилээн олон байсан. Одоо тэр сангийн хэрэв чинь хойтлын Чантуугийн гудамж гээд дүүрэн байсныг одоо ховдын ялангуяа манай үеийнхэн дээш нэг сайн мэдтий билээ. Маш цөөхөн хүмүүс үлдсэн тэнд. Тэгээ энэ хүмүүс яасан бэ гэсэн чинь тэр чинь за 1900 оны их үед орж ирсэн гэдэг чинь ирээд бараг 60 жил болж байгаа. 1956 онд тухайн үеийн бүгд найрамд Монгол ард улсын ардын хурлын ирүүлжтэй маршал Цэдэн болгоо ховдод очиж ажилласан юм бэл. Тэгээ тэр үед яригдсан асуудал нь юу вэ гэхээр энэ өөр шашинтай ийм хүмүүсийн асуудал нутгийн хүмүүсээс хүсэлт гарсан цаанаас нь судлаад үзсэн нөгөө Чантуу гэж байгаа хүмүүс нь ч гэсэн зарим хүмүүс нутаг руу буцсан. Хятад Монголын харилцаа сайн болчлоо. Дээр нь Шинжаанд ийм өөмөө сом байхгүй бол их тайв амьдрал ирсэн учраас нүүж болно гэсэн юм яригдсан байдаг. Тэгэнгუთ миний ойлгосноор тухайн үеийн тэр Монгол улсын төр энийг яваандаа юм шашны асуудал янз янзын гарах магадaltaй гэж үзсэн дүү. Би юу тэгж ойлгосон. Тийм учраас тэнд байгаа Чантуу нарын асуудлыг Хятадын засгийн газарт уламжлаад бүр. Тэгээ тэнд байсан Чантуу айлуудын 80% нүүсэн байдаг байхгүй 1956 онд. Тэр нүүж байгаа айлууд нь тэр одоо амьд сэрүү байгаа авдрах гэж 80 настай Чантуу хөгшин байна. Манай контентэнд орцсон байгаа да үзэж бол. Авдрахгүй хэлж байгаа ороод баг 300-аа тэмээ гэж нүүсэн гэж л. Тэгээ тэнд нүүж явах тэр чинь баг 60 жил болно гэдэг чинь баг талаас илүү Монгол төрөө ховд төрөө гарцсан хүүхдүүд нь ацын нэрвсэн гэж.
Тэгэхээр өнөөдөр хэрвээ энэ асуудлыг хурцтаад энэ болохгүй шүү дээ яг үнийг хэлэхэд. Энэ бол би зөв харж байхдаа уучлаа би улс төр мөрөх ярьдаг таа мэдв. Монгол төрийн бодлого тэр нутаг орныхаа цагтаа ширэгчихгүй байгаа шүү дээ. Монгол хэл мэдэхгүй. Үнэн шүү дээ тэр. Баян хөдөлгөөр очиж Цингис Сүмбэл ороод цаашаа тэр Алтан таан буу явж монгол хэл мэдэхгүй. Монгол хэлэндээ сүлийцээ их хэлж байгаа. Монголоор ярих гэхээр монгол хэл мэдэхгүй байна. Энэ асуудлыг шийдэхдээ саяны гаргалгаар Монгол төрийн хийж исэн юм гаргалгаа алхам шийдэл шүү дээ. Бүгдийн судалгаа аваад хэл мэддэггүй энэ тэрсэн үзэлтэй юм байгаа үнэн шүү дээ. Сайн сайхан казакууд улс орноо төтөлж байгаа казакууд зөндөө. Тэр болж үтгэхгүй хүмүүсийг сайхан судалгааг гаргаж байгаа тэр урд хөршийн бүгд нарт хятад амлсан засгийн газарт хүсэл тавиад за танаагаас ирсэн энэ танаа Шинжаан мэж алтаа улсын уугуул ийм хүмүүс ингээд байгаа учраас буцаагаад авна уу гэж болохоор байгаа. Түүхийн ганц гаргалгааш одоо жишээлбэл бүгд мэдж Хонконг гэж хятадын хэсгийг чинь 1899 он Английн засгийн газар тухайн үеийн одоо бараг манжийн төр байсан. Хятадын засгийн газараас түрээслээд 100 жилийн хугацаар 99 он буцааж өгсөн мэт шүү. Тэгээ сүүлрүү огныг 50 ярихсан чиг ямаач хөдлөө гэж л бас нэг юм Монгол хүний бас нэг тийм би бол яг үнийг хэлэхэд бол энэ дайны эсрэг үүсдэггүй их тайвныг дэмжигдэг аргаар л дуу хоолойгоо араас нөлөөд юм идэв. 5 жил би ховдод очиж хийсэн юм яг үнийг хэлэхэд бол ингээд миний тийшээ очисон шалтгаан нэгээд энэ та бүгд одоо ч үзэж байна. Одоо арай гайгүй болж манай хэрүүний хийсэн юм баг харагдтыг. Өөрснөө магтж байгаа юм шүү. Юу вэ гэхээр ингээд тэр платформ дээр Western Mongolia тий Western Mongol culture гэж бичгээр тэр чигээр казак баян хөдөлгөөн гарч ирдэг. TV газар дээр нь очиж хийсэн юм одоо өөрөө халах угсаатай байж 4 торгууд хүмүүрээс хэлүүлтлээ энэ буугал хэмжээртэй дийлийг сутжилт тийм 5 жил болсон шүү дээ. Бүр ойрд Монгол төвхтөл байгуулсан. Яагаад тэгсэн шалтгаан нэг бол эн чинь бид нар бас өөрснөө анзаарахгүй бидний ийм одоо тэр манжийн үеисний ийм 70 тухамсрын ийм талцал байна. Ойр талхаж хэрэлддэг. Тэгээ манжин ч байхгүй хүнч байхгүй шүү дээ. Тэгээ тэрний хар гайгаар нөгөө Баруун аймгийнхнаа одоо тэр ойрд гаралтай хүмүүсээ хөндлөн хэлтэй баг ястан гэдэг адсаар нөөдөл нэг хийж яриагаа өөрчлөөд халах аялгатай болоод дөөр бугуул хэмжээртэй тэр алтаа уулсан хамгаална гэсэн тийм бэлэгдэлтэй хэмжээр мэлээ ч тэр том өргө харж. Тэр мэрийг хаяа тэр нь хэрэг дээрээс хараад ингээд хоосоо харин зогссон байна. Тэр хоосоо орон зайн дээр яаж ирэх өнөөдөр дэлхийн нийтээр ингээд Western Mongolia гэхээр казакууд байл гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нэг юм зөөлөн бодлого шиг гэдэг шиг ингээд явж исэн бол одоо бүр аюул хуцтаж гарч ирж байгаа. Энийг одоо шийдэх хэрэгтэй Монгол төр. Би юу тийм л бодолтой байна. Тэгээ дахиад хэлэхэд ажиллаж байгаа биш бас энэ ингээд хажуудаа сууж байгаа найз нөхрийг доогоор хөшилж байгаа юм шиг хэцүү байна. Тэгээ дасаа ингэ явцсан. Гэхдээ бид нар тийм байхад эднэр маа дотроо юм яриатай хүмүүс нэ. Тэр л үнэн шүү. Би юу тэр хааж гэрчлээ. Тэгээ баруун Монголын тэр өв соёл баахгүй орон зай дээр чинь үндсэндээ казак соёл чинь очилоо. Би ч одоо тэрний хэсгийг амьхандаа юм хийсэн шүү дээ 5 жил. Энэ том үйлс. Энэ том үйлсийн чинь зүгээр ганц гэрүүл хийчихэд юм шиг мэлээ. Барахгүй юм байли. Энэ чинь төрийн дэмжлэг төмөө олны хүчээр хийдэг юм байна. Тэгээ ойрд Монгол төгөө хэдэн гэр барьчил одоо алсаас үзээд идэг. Орхиогүй. Гэргийн маань урт яг энэ чиглэлээр indigenous people culture гэсэн юмар ингээд шинээр тавьчихсан нийт сүнс Монгол хөөцөл энийг ерөөс болгоё гэж явж байгаа юм би бол. Тийм учраас энэ асуудалтай бол би бол тэгж хуцтаж хэрүүл биш. Миний арга бол тэр инх тайвныг дэмжих юм аягдчих. Баруун Монгол тэр ойрдын өв соёлыг дэмжих юм хийж бол хүн би. За юм байна. Тэгээ эцсийн эсвэл яг үнийг хэлэхдээ энэ улс дотор улс байгуулах юм асуудал болж байгаа. Тэгээ энийг шийдэх зөв. Ер нь бол яг хөө түүхийг аваад үзэхээр 1931 онд Ховд Баян Хөдөлгөөний Увс хурвч нэг аймаг байсан мэт. Чамнуул аймаг гэж. Тэгээ 31 онд Увс ховд ууж хуваагаад сүүлд нь эндээсээ 40 онд Баян Хөдөлгөөнийг салгаад хэд туваа урайхаанууд хамт цөхөн казакуудыг тусна ингээд аймаг болгоод өгсөн чинь өнөөдөр асуудал болчиход байгаа. Тэгэхээр нэг бодлыг аваад би түрүү хэллээ шүү дээ. Байгалийн шалгалаар ингээд амьдрах чадвар сайтай бол ингээд явцсан юм. Энэ дээр ч их бодох хэрэгтэй. Би бол анзаарсан юм бол өвдсөн. Яг энэ дээр ярих тухгүй байгаа юм бол тэр казак эмэгтэй хүний их асуудал шүү дээ. Хар угаасаа л хүүхд гаргаад идэв. Тэгэхээр дэлхийн нийт одоо зүгээр энэ үе чи одоо жинзээ гэж байгаа охтууд хүртэл Монгол одоо амьдарч байгаа захын хажуутай аймгийн охтууд хүртэл шал өөр болчихлоо шүү. Тэгэхээр тэр уламжлалыг үржих ёстой гэдэг аваачаад айгүй өрмөр ихгүй. Эмэгтэй одоо тэр эмчилгийн дэмжлэгтэй төрж чадахгүй ч гэсэн хийсвэр гэж байгаа шүү дээ. 4 удаа төрт юм билээ шүү.
Тэгэхэд төрж чадахгүй бүр хийсвэрээр тулцсан дөрөв төрчихсөн би хидэгдүү хүн мэднэ бүр. Тэгээ ийм нэг хуучимсэг гэх юм уу одоо айгүй хэцүү асуудал үүсчихэд байгаа. Энийг үл яг үндэ эцсийн шийдэх асуудал бол энийг шийдэхгүй бол өнөөдрийн казакуудаа ч ашиггүй монголчуудаа ч ашиггүй. Тэгээ манай казакууд ч гэсэн бодох хэрэгтэй. Энэ хэрвээ хурцтай байвал та нарт ашиггүй ялангуяа хооч үр хөвгч айгүй эвгүй байдал хүлээж байгаа шүү. За юм бэ. Тэгээ монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж. Эвтэй байцгаая. Энэ асуудлыг Монголын төр онцгой анхаарч тий. Хоорондоо нам гэхээс энэ эх орныхоо бидний 21-р зуунд энэ Монгол эх орны түүх хүчиж явж байгаа хүмүүс учраас энэ дээр бас дөрвтэй харамж яг зүйтэй хаа гэж бодож байна. За тэгээд Монгол улс минь Үрд Мандан Бадраг баяртай. Тэгэхгүй хоноонд нь үстэй авгас.